За сайн байцгаана уу. За тэгэхээр та бүхэнд монгол хэлний сургалтанд Word программыг ашиглаад ишлэл зөвлөлт номзог хэрхэн яаж хийх вэ гэдэг аргачлалыг таниулъя. За тэгээд яагаад энд ингэж бид ишлэл зөвлөлт номзыг Word-ийн програм дээр хийх аргачлалыг таниулах гэж байгаа юм бэ гэхээр хамгийн эхлээд нэгдүгээрт нь ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангид баримт нотлохоо дүгнэлтийн уялдаа холбоог тодорхойлох гэсэн бүлэг сэдвийн хүрээнд ишлэл зөвлөлт номзүй гэж юу хэлэх вэ? Яагаад хэрэглэдэг вэ? Яаж хэрэглэх вэ гэдэг тухай мэдлэг чадвар эзэмшүүлэхээр орсон байна. За мөн 12 дугаар ангид хатгсан эссе бичих бүлэг сэдвийн хүрээнд баримт нотлохоо ишлэл зөвлөлт ашиглаж итгүүлэн үнэмшүүлсэн хатгсан эссе хэрхэн яаж бичих вэ гэдэг ийм чадвар эзэмшгээр орсон байна. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид яагаад ишлэл зөвлөлт ашигладаг вэ? За номзойг хэрхэн яаж хийх вэ гэдгийг таниулахаас гадна суур дэвсгэр болох эдгээрийг зүгээр энгийн аргаар хийхгүйгээр Word-ийн программыг ашиглаад хялбар төхөм аргачлалаар хэрхэн яаж хийх вэ гэдэг анхны суур ойлголтыг сурагчдад өгөх юм бол цаашдаа ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд оюутан болоод за тэгээд курсын ажил, за бакалаврын түвшний судалгааны ажил бичигт нь тус төхөн болох юм аа. Нөгөө талаасаа багш биднэрт ч гэсэндээ ихтгэлийн уралдаанд оролцож, ихтгэл бичих, судалгааны өгүүлэл бичих, за цаашдаа судалгааны ажил хийхэд зайлшгүй баримт нотлохоо ишлэл зөвлөлт авах шаардлага гардаг учраас эдгээрийг бас Word-ийн програм ашиглаад хийх аргачлалыг сураад авбал бас их чухал хэрэгцээ шаардлага өнөөдөр бий болсон байна. За номноос буюу одоо тодорхой их сурвалжаас мэдээ баримтыг авсан тохиолдолд зайлшгүй тэмдэглэл хөтлөх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл суралцагчдад тухайн одоо нөгөө баримт нотлохоо сонгож авсан тохиолдолд ишлэл зөвлөлт авахдаа номын зохиогч, номны нэр, хуудасны дугаар, хаана хэвлэгдсэн, ямар хэвлэх газарт хэвлэгдсэн, аль номын санд байгаа. За тэгээ өөрийнхөө авсан ишлэл өөрийн үнэлгээ дүгнэлтийг заавал хөтөлж явж явах ийм шаардлагатай юм аа. За тэгээд их сурвалжаас авсан мэдээ баримт мэдээлэлтэй шинжилгээ хийх бөгөөд за ишлэл авсан тохиолдолд зайлшгүй зөвлөлт хийх хэрэгтэй байдаг. Тэгэхээр эдгээрийг Word программын орчинд автоматар оруулах аргачлалыг сурагчдад хялбар эзэмшүүлэх талаар одоо та бүхэнд үзүүлье. За ингээхийн тулд та бүхэн эхлээд өөрсдөө дагаад хийгээрэй. За мэдээч хэрэг Word-ийн програм дээрээ Express цэсийг сонгоод за эндээсээ Insert Citation. За Insert Citation-ыг сонгосныхаа дараа Add New Source. За түүнээсээ Type of Source-ыг сонгоод ингээд бүтээлийн төрлөө сонгож хийх юм аа. За үүнийг ингээд энэхүү видеон дээр ингээд алхамчлаад орууллаа. За ингээд та бүхэн энэ яг алхам дарааллын дагуу ингээд ишлэл зөвлөлтөө хийх юм бол хэрвээ зөв хийж чадвал ингээд ишлэл зөвлөлт маань ингээд гараад ирнэ. За жишээлх юм бол одоо энэ дээр EP форматаар номзог хэрхэн яаж ишлэлийг яаж хийх, зөвлөлтийг яаж хийх вэ гэдгийг ингээд оруулчихсан байна. За дараагийнх нь слайдн дээр эдгээр одоо алхамчлалуудыг зөв дааж хийсний дагуу дараа одоо таны номзуу гарч ирэх юм аа. Хичнээн ч ном ашиглаж ишлэл зөвлөлтөө хийсэн тэр бүхнийгээ ингээд зөв оруулаад хамгийн сүүлд нь work site гэдгийг сонгохоор таны одоо нөгөө эссен дээрээ за мөн ихтгэл дээрээ өгүүлэл дээрээ судалгааны ажил дээрээ сонгосон зөвлөлтүүд маань ингээд номзүйтэйгээрээ ингээд гараад ирдэг юм аа. Тэгэхээр бид хэд бол ишлэл зөвлөлтийг хийх, номзүй хийхэд ийм хялбар төхөн болно. За үүнийг ингээд та бүхэн өөрсдөө хийхдээ унших судлах материал гэдэг хэсэгт хэрхэн яаж хийх вэ гэдэг нь алхамжилсан дарааллыг оруулчихсан байгаа юм аа. За ингээд түүнийг уншаад та бүхэн хийгээрэй. За та бүхэндээ амжилт хүсье. Өөрсдөө сураад тэгээд суралцагчдаа заагаарай. За